Ургуулсан ухуу гэдэг сэдвээр 3 минутын хугацаатай текст уншина. Энэ өгнөл бүгд орсон байх ёстой. Таны текст банк, өргөгч, нийгэм, тулс, чулуу, өрөөсгөл, ус, бэлэг, хардал, самбар гэсэн. Цаг явуулаа. Баярлалаа. Энэ дахиад уулзч байгаа да. Чинийх 7 байна. Минийх 7 хүн байна гэж харамсдаг шиг. Ухуу ургуулах уу гэдэг сэдв ахны тэр хоёуланд нь эзэлжээ. Миний зүрхний минь баримтнаас мөнгө гардаг юм аа. Миний зүрхний минь баримтнаас нийгмийг өөрчлөх сэтгэл гардаг. Сэтгэлд минь ус биш, зас биш суур гэдгийг. Сэтгэлдээ би бусдаас дандаа сайхан үгийн бэлгийг авахыг дэндүү хүсдэг юм аа. Хаяа намайг ихнэр минь харддаг. Харддаг дэндүү хүсүү гэдгийг би мэддэг. Гэхдээ улсад минь ухах хүн биш, ургуулах сэтгэлгээтэй хүн хэрэгтэй юм байна гэж бодоод бууж өгдөг юм аа. Бурхан өрчөөрэй. Эндээ би тууцуяа хүчсэн эрхчлөөтэй нийгмийн бадарчин хүн би. Самбар дээр би хэн нэгний сайхан үгийг уншихаагүй. Санаанаасаа магадгүй би чулуун шиг үнийг хэлэх гэж төрсөн юм аа. Өнөөдөр хизээж будардаггүй, хизээж хөргөчд ороод хүндэж болдоггүй тэр сайхан үгийг сэтгэлээс нь хэлчихсэн юм аа. Тэгтээ ажиглаа. Таамрын алга дашил дэндүү өрөөсгөл юм аа. Таамрын алга дашил дэндүү өрөөсгөл. Алга дашилтын чин оронд уухай байсан бол уухах биш ургал сэтгэлгээ минь бадрах байжээ. Бадрах байж. Хинэ ухдаг хүнийг биш ургуулдаг хүнийг. Өнөөдөр ухсан нэгнийг хайрладаг нэгнийг биш ургуулах нэгнийг дээдэлдэг нийгэм ирсэн байна. Би боддгийн Тэмүүчин ээжээсээ төрсөн гартаа нүж авахад төрсөн тал нутгийн юу гэж бэлгэцээ. Энэ нутагт баатар төрлөө гэж бэлгэцээ юм аа. Харин их мэддэг нөхөр нь худлаа штэ. Ээж нь хүндрэлтэй төрөө цустай төрчихгүй юу гэж хэлээгүү. Бүгдээрээ баатар төрсөн гэж хэлдэгсэн. Тэр шиг монголчууд монгол хүндээ итгэдэг. Итгэл нь өнөөдөр энэ эндэр дээрээс магадгүй уухах биш ургуулах сэтгэлгээн дээр байх болно. Муугийн утгагүй сайн хэлдэг. Монголын утгагүй төрхийг нь багцсан. Ухаантай хүмүүсийн ургуулах сэтгэлгээ иржээ. Магадгүй удамтай Монголын сүртэйгүү, уухайн төрлөخтэй ардын хүү, амьдрал дунд нийгэм байдгийн ад жаргалын дунд отгоо байдаг юм аа. Ахаад хэрэгүүд бид бүгдээрээ байдаг юм аа. Ухдаг биш ургуулдаг сэтгэлгээ, улстай хэрэгтэй, ухаантай хүн хэрэгтэй. Ууд урхайд ухаж байчихгүй, ухаанаа ухаж байчин. Уурандаа шавж амьдрахгүй, улсынхаа төлөө зүтгэж амьдрнаа гэдгийг хэлхэн зүг байгаа. Ардын дундаас баатар төрлийн адун дундаас хүлгэн төрдөг юм аа. Ард олны сэтгэл үргэлж сайнын дэмжээг сэтгэл нь байх юм бол саарах няцсаар сэтгэл нь ойрхон байх болно. Бидний монголчууд эмтэй байхтай хүчтэй, тэм тэрэндээ дээсэрчэндээ олон лам байхдаа охтон хүртэл хүчтэй ухахгүй, ургуулна, урагшлаа, ухахгүй. Баярлалаа.